За баярлалаа. Сайд манаас тодорхой хариулсанд маш их баярлалаа. За. Тэгээ одоо энэ байнгын ороогоо ашиглаад жоохон зөрөгтэй ажилламаар байна. Сайдаа. 9 компани ч нэр энд байна. Сэргийгдхий чинь ажил явуулахгүй гацаагаад байгаа. Урт хугацааны гэрээ хийцэн. Тэгээ тань дэмжлэг үзүүлэлт бид нар мэрэгжлийн байнгын ороо дэмжлэг үзүүлье. Ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн өвдөж гэдэг юм одоо дэмжлэг үзүүлэх бүх чиглэлээр. Энэ 9 компани таныг бойкотлоод энэ сэргээгдэх эрчим хүчний салбарыг явуулахгүй гацаагаад байдаг бол одоо энэ гацаанаасаа гарья. Та түрүү нэг гараараа болохоор дэлхий дээр болохоор сэргээгдэх эрчим хүч 0.4 цент байна гэдэг. Нөгөө гараараа болохоор эн чинь манайх дотооддоо эн чинь одоо баг 0.17 биш үү гэдэг. Ингээд хэдэг. Тэгээ 0.17-ыг нь үүсгээд 598 төгрөгөөр одоо 1 киловатт эрчим хүч аваад байдаг. Алдагдлын төсөөс өгөөд ингээд алдагдaltaа гэдэг юм яваад байдаг. За нөгөө талдаа болохоор энэ дулааны 4-р захиргааны станц эрчим хүчээ 87 төгрөгөөр үйлдвэрлээд 3-р захиргааны станц 145 төгрөгөөр үйлдвэрлээд. За зохицуулах хорооныхан саяны тодруулж асуусан асуултанд хариулт өгнө. 4 номерын микрофоныг нээж өгье. За айл өрхөр үйлдвэрлэгч болох тархамлаг хөвсрийн тарифыг асуусан эрчим хүчний зохицуулах хороо 2025 оны 2 сарын 5-ны тогтоолоор сэргээгдэх эрчим хүчний 220 вольтод 20 кВт хүртэл нарны их усүрийг өдрийн цагаар бол 285 төгрөгөөр өглөөний 6-аас оройны 5 цаг хүртэл 5-аас оройны 9 хүртэл оройны оргил ачааллын цагт хэрвээ батарейтай тийм хэрэглэгч байвал 300 төгрөгөөр нийлүүлэхээр үн тарифыг шинжилж баталсан байгаа. Сэргээгдэх эрчим хүчний хуулиар зохицуулах хороо жил бүрийн нэг батлах үүрэгтэй. Урд нь бол 140 төгрөг 223 төгрөг байсныг ингэж баталсан. За бусад Оросын холбооны улс өдөр хятад улсад үн ямар байгаа вэ гэсэн. За хятад улсад аж ахуй нэгжийн үн 9 цент, айл өрхийн үн бол 7.8 цент, Оросд 9.7 цент аж ахуй нэгжийн айл өрх нь 6.8 цент байгаа. За манай үн тарифын шинжилгээс өмнө бол Монголд аж ахуй нэгжийн үн бол 7.3 цент, айл өрх 4.1 цент байсан бол саяны тарифын өөрчлөлтийн дараа аж ахуй нэгж 9.2 цент, айл өрх бол 6.3 цент болсон байгаа. Ерөнхийдөө аж ахуй нэгжийн түвшинд бол ойролцоо түвшинд айл өрхийн ахуй хэрэглээ бол доогуур түвшинд байгаа.